За сайн байцгаана уу guys. Хэдүүлээ энэ удаагийн Tech Tuesday-ээр цэвэр Apple event дээр танилцуулагдах зүйлсийн талаар ярилцгаолно. За жил бүрийн намар Apple компани шинэ iPhone гар утсаа танилцуулдаг боломжлолтой. За яг өчигдөр шөнө Apple компани энэ удаагийн намрын ивэнтээ 9 сарын 9-ний өдөр. За Монголын цагаар бол 9 сарын 9-өөс 10-нд шилжих шөнө 01 цагт одоо зохион байгуулах гэж байгаа гэдгээ зарласан. За энэ удаагийн ивэнтийн нэр нь болохоор It's a Glow Time гэж байгаа. Ер нь бол нэг юм time to shine ч юм уу, нэг юм гялалзах одоо цаг ирлээ гэдэг ч юм уу. Тийм автаг агуулгатай байх гэж би харж байна. Ямар ч өнгө дизайны хувьд бол илүү Siri энтер шиг, эсвэл Apple Intelligence илүү онцлсан юм шиг надад санагдсан. За тэгэхээр энэ удаагийн ивэнт дээрээ яг юу танилцуулагдах вэ гэхээр эхлээд iPhone-оос эхлэе. Мэдээж шинэ iPhone танилцуулагдана. Шинэ iPhone гэдэг нь iPhone 16, 16 Plus, 16 Pro, 16 Pro Max гэсэн. За эдгээр шинэ iPhone-ууд нь юугаараа өөр байгаа вэ гэхээр за энгийн iPhone 16-аас эхлэе гэж бодож байна. За энгийн iPhone 16-гийн хувьд болохоор өнгөрсөн намар ивэнтээр танилцуулагдсан Action Button шинээр нэмэгдэж орж ирж байгаа. Action Button-ы хувьд болохоор iPhone 15 Pro-гоос эхлээд боломжтой байсан бол за энэ удаагийнх дээр болохоор 16 дээр шууд шинээр нэмэгдэж орж ирж байна. За мэдээж шинэ A series chip шинээр нэмэгдэж орж ирж байгаа. Илүү хурдан ажиллагаатай болно гэсэн үг. За мөн өмнөх WWDC буюу зуны ивэнтээр танилцуулагдсан Apple-ийн хим лоюухан буюу Apple Intelligence энэ утсан дээр ашиглах боломжтой байдлаар орж ирнэ гэж ерөнхийдөө бол таамаглаж байна. Мөн Capture Button буюу одоо iPhone-ы баруун доотлолт нэг юм шинээр бас товч нэмэгдэж орж ирэх гээд байгаа. За энэ нь болохоор бүх iPhone-ууд дээр шинээр нэмэгдэнэ гэж яригдж байгаа. За түрүүнээс хойш би ярьж байгаа Action Button, Capture Button гэдэг нэг юм хоёр товчийг яриад байгаа. Тэгээ эдгээр нь яг яадаг вэ гэдгийг нь би товч тайлбарлах юм бол Action Button болохоор бидний мэдхээр нэг silent switch буюу зөвхөн дуу хаахал зориулгатай нэг юм гэж switch байдаг шүү дээ зүүн дээд талд. Тэрний оронд Action Button гэдэг шинэ товч ингээд шууд тэрийг товч болгож байгаа гэсэн. Тэгээ яагаад товч болгож байгаа вэ гэхээр тэр нэг тийм бас амар тийм сүртэй зүйл бол биш. Зүгээр л тэгж товч болгосноор бид нар ганцхан дуу хаахал зориулттай байдаг байсан тэр одоо хэсгийг одоо дуу хагас гадна одоо flashlight ч юм уу, камер ч юм уу, эсвэл одоо voice ингээд хийх шууд үйлдэл хийх боломжтой ч юм уу, тий олон үйлдэл хийх боломжтой тийм одоо товчоор сольж байгаа гэсэн. За Capture Button гэдэг нь болохоор яаж байгаа вэ гэхээр энэ удаагийн ивэнтээр шинэ iPhone-ууд дээр орж ирнэ гэсэн таамагтай байгаа. За энэ Capture Button болохоор бас яг Action Button-тай яг адилхан зөв. Шууд дарангуут л камер руугаа шилжээд орчдөг. Заавал бид нэг л lock screen-ийг гаргах ч юм уу, нөгөө нэг цойжоо гаргах юм шаардлагагүй. Шууд дарангуут л камер руугаа ороод зураг дарах боломжтой, видео хийх боломжтой. За тэрнээс гадна өөр одоо ийм нөгөө нэг slow motion мод руу шууд шилжүүлэх боломжтой тийм үү, тий. Хүснэн байдлаараа одоо өөртөө customize хийх боломжтой л ийм хоёр баатан байгаа гэсэн үг. За дараагийнх нь iPhone 16 Pro-той холбоотой ямар өөрчлөлтүүд шинээр орж иж байгаа вэ гэхээр iPhone 16 Pro-гийн хэмжээ өмнөх одоо Pro-нуудтай харьцуулахад одоо илүү том хэмжээтэй болно гэж таамаглаж байгаа юм байна. Өөрөөр хэлэх юм бол 6.1 инчээс 6.3 инч болтлоо одоо бага зэрэг том сайзтайгаар худалдаанд гарах нэ. За мөн за мэдээж A18 Pro chip шинээр нэмэгдэж орж ирнэ. Ингэснээр мэдээж ажиллагаа нь илүү хурдан болно. Гэхдээ бидний нөгөө нэг хэрэглээнд энэ бас нэгт амар төдийлөн мэдгэсдэггүй шүү дээ. Илүү хурдан болоод байгаа нэг амар анзаарэгддэггүй. За мөн ultra wide camera нь iPhone 15 Pro дээр 12 мегапиксел байсан бол 16 Pro дээр шууд 48 пиксел болоо шинээр нэмэгдэж байгаа гэсэн үг. Илүү сайн ultra wide cameraтай болж байгаа гэж ойлгож байна. Мөн шинэ линзүүд бас танилцуулагдж байгаа. Шинэ нэмэлтээр орж ирж байгаа. За iPhone 16 Pro-гийн хувьд болохоор мэдээж нөгөө нэг Apple Intelligence буюу шинэ хим лоюухана энэ утсан дээр ашиглах нь бол ойлгомжтой. За iPhone 16 Pro Max-ийн хувьд гэх юм бол 6.7 инчээс 6.9 инч болж бас томорно гэсэн ийм том сайзтайгаа болж байгаа гэсэн ийм бол таамаг байна. Дараагийн танилцуулах бүтээгдэхүүн гэх юм бол бас онцлогтой Apple Watch X буюу Apple Watch 10 шинээр танилцуулагдана. За яг анх Apple Watch-ыг дөнгөж танилцуулсан цагаас нь эхлээд тоолох юм бол 2014 оноос өнөөдрийг хүртэл яг л 10 жилийнх нь энэ жил тохиож байгаа. За тэгэхээр энэ жилийн 10 жилийнхаа ойгоор Apple Watch X буюу 10 дахь хувилбараа танилцуулна гэсэн таамаглалаа. За Apple Watch X яг юугаараа өөр байгаа вэ гэхээр илүү нэмгэн болно. Мөн шинээр одоо соронзон бугуйчны систем гэдэг байгаа. Magnetic Band System гэдэг байгаа. Шинэ ийм одоо системийг бас
танилцуулна гэсэн таамаглалтай байна. Мөн цусны даралтыг хэмжих ч юм уу sleep функцтэй холбоотой health app дээр юм томоохон өөрчлөлтүүд бас дагаж орж ирнэ гэж байна. За энэ өөрчлөлтүүдний хвчлэн юутай холбоотой вэ гэхээр өнгөрсөн Apple Watch Series 9 нь болохоор цусан тогтчил төрөгчийн хэмжээг хэмжихтэй холбоотой нэг тийм функц нь оюуны өмчийн асуудлаас болоод шууд ашиглагдахаа болоод Apple Watch 9-ийг ер нь Америк улсад худалдахыг нэг хэсэг хориглоодсэн шүү дээ. За энэтэй холбоотой энийг бас яаж сайжруулж засаж орж ирэх вэ гэдэг, засаж өөр шинэ функц яаж орж ирэх вэ гэдгийг хэдүүл бас харж. За тэгээд өсгөлд нь хэлэхэд за саяны миний дурдсан бүтээгдэхүүнүүдээс гадна AirPods 4 танилцуулагдана гэсэн таамаг байна. Мөн AirPods Max-тай холбоотой яг ингээд шинэ AirPods Max гарч ирэхгүй ч гэсэн зүгээр юм тодорхой өөрчлөлтүүд орж иж магадгүй гэсэн бас таамаглал байна. Мөн M4 чиптэй iMac, Mac Studio тэгээд MacBook-ууд танилцуулагдаж магадгүй гэсэн бас таамаг байна. За одоогоор M4 чип болохоор зөвхөн iPad дээр л шинээр нэмэлтээр орж ирсэн байгаа. За өөр ямар нэгэн байдлаар Mac-ууд дээр бол нэмэлтээр орж ирээгүй. Тийм болохоор энэ M4 чиптэй iMac, MacBook-ууд танилцуулагдана гэсэн таамаглал бас хүчтэй медианарын дунд яригдчихэж байна. За тэгээд Apple ивэнтээ болоо яаж үзэх вэ гэдэг нь бол маш амархан. Apple YouTube руу орох юм бол 9 сарын 9-өөс 10-ны шилжигчэн 1 цагт шууд амжуулалт нь эхэлнэ. Тэгэхээр энэ удаагийн ивэнтээр бол нэг иймэрхүү зүйлсүүд бол танилцуулагдана гэж бидний зүгээс таамаглаж байна. За тэгээд хэдүүлээ ивэнтээ одоо хүлээх л үлдлээ. Тэгээд энэ удаагийн Tech News дээр надтай энэ хүртэл хамт байсан та бүхэнд баярлалаа. Баяртай guys.